Гүйдэг моги байна. Гүйлт ер нь хэрэгтэй юу? Harvard Medical School-ээс гаргасан судалгаагаар 7 хоногт 3 удаа 20 минут гүйдэг хүүхдүүдэд дараах эерэг өөрчлөлтүүд ажиглагдсан байна. Тархи идэвхжиж, анхаарал төвлөрөл 20% нэмэгддэг, дархлаа сайжирч, өвдөх давтамж 30% буурдаг, санах ой 30% илүү хөгждөг, сэтгэл гутралын эрсдэл 60%-аар багасдаг, өөртөө итгэх итгэл, нийгмийн ур чадварууд өсдөг. Ийм сайхан эерэг үр дүнгууд гарсан байна. Тэгэхээр гүйлт бол зүгээр нэг спорт биш. Хүүхдийн ирээдүйн төлөө хийж байгаа хамгийн чухал хөрөнгө оруулалт юм аа. Тэгэхээр үүнтэй холбоотой нэг сайхан мэдээ дуулгахад Play Academy-аас Go Play Summer Camp зуны зослон хэрэгжүүлэх гэж байна. Улаанбаатар марафонд оролцсон хүүхдүүдэд маш сайхан таатай хөнгөлт санал болгож байна. Тухайлбал 13-аас 17 насны хүүхдүүд насны ангилдаа 5 км-д гүйвэл 5% хөнгөлт эдэлнэ. Аав ээж асран хамгаалагчтайгаа гэр бүлийн марафонд оролцох юм бол 10% хөнгөлт эдэлнэ. 13-аас 17 насны хүүхдүүдтэй аав ээжүүд 21 км-д гүйж чадвал 21% хөнгөлт эдэлнэ. Бүр 42 км-д гүйж чадвал 42% хөнгөлт эдэлэх юм байна шүү. За энэхүү хөнгөлтийг яаж эдлэх вэ гэвэл энэхүү риллийн доор оруулж байгаа description дээр та Улаанбаатар марафонд оролцсон гэдгээ хэрхэн яаж нотлох вэ гэдгийг тайлбарласан байгаа. Та доорх description дээр ороод танилцаарай.